Орчлоо. Тэг хүүхдүүд орж. Яа, сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бүгдэнд нь өдрийн мэнд сайхан амарцгаасан уу? Дэлгэцэн дээр нөгөө нэг юу гэ тэрсээ өгөөрэй. Need this. We don't have that. Come on. За намайг сонсож байгаа хүүхдүүд маань бүгдээрээ цаасаа босоо хэлбэртэйгээр скотчтж бэлдээд 4 минутын дараа багштайгаа хамт зураг зурж эхлэх нэ. За бүгдээрээ цаасаа скотчтж бэлдээд яа би нэг Лайв дээр комент нээж болох уу? Би нэг үү. Аха. Letting be. Цорц. Энд чинь анх орох комент ирэх нь өгдөг лөө. Би гараад дахиад нэг орох уу? За. Би юуг нь хараад тахыг. Чи нэг комент юуг нь болохоор гар утснаа болохоор нээлттэй утснаасаа болдог баха зөвшөөрлөгч.
шүү дээ. Тийм аа чи зодож юм байсан шүү. Тэс чиний үрчлэн үлээж дээ. Неда. Неда. Hello, babe. За хичээл нь удахгүй эхэллээ. Нөгөө бусад хичээл юу зүүндээ орж чадаагүй байгаа хүүхдүүдтэй зориулаад групп дотор лайв хийх гэж байгаа. Багш нь тэр тохиргоо хийж байгаа шүү. Нэг өсрээд 2-3 минут болноо. Сайн байна уу болсон юм асууя да. Энэ зүгээр энгийн скотчорын цаасаад арчих юм уу? Тийм энгийн скотч. Тэгээ дараа нь тэр чинь хуулаад авахаар ингээд ирмэг нь урагдчих уу яа гэм бол цаас нь. Үгүй сайн зураг сайн хатсан байна. Хуулаад авчихаар зүгээр. Гайгүй юу. Энэ өөрийнхөө зориултын цаас нь дуусчихжээ. За Нэмгийн цаас. Ийм юун дээр зурж болох уу? Энэ нөгөө цаанаас ингээд татаад хийцэн юм. Багшаа. За дахиад хана чинь юу юм бол? Цаанаас ингээд татаад бэлдээд хийцэн байдаг шүү дээ. Бүр зориултын юм байна тий. За болно. Наач юм бол зориулсан шүү. За. You much. Яаж арах вэ? За ямар хичээлтэй гинэ? За хүүхдүүдээ цаг нь болсон байна. Хичээлийн маань цаг болсон байна. За. Дараа нь бий. Өдөр үнгүү сургалтын төлбөр сургалт Facebook хуудас. За, донод онлайн зургийн дугуулan хамтран зохион байгуулж байгаа үнгүү сургалт хүүхдүүдтэй мэдлэг олгох сургалт маань 3 дахь хичээл маань эхэллээ. За, бүгдэнд нь нэгдэг юм. За, манай хүүхдүүд цаахан амарцаас нөө бүгд гэр гэртээ хариуцлагатай. Астж мастер. Нөө бүгдээрээ бид авангард зураг орж үзэн. Бид авангард бол тэгэхээр бид нар яах вэ гэхээр бүгдээрээ хандаага гаргаарай. За өмнөх хичээлүүдээр бид нар болонгууд за шууд бодож эхэлж ирсэн те бүтэн. За тэгэх юм бол хичээлдэр болонгууд бид нар хандаага эхэлж ашиглаж байгаа. За ер нь бол хүүхдүүд миктэй хаагаад багшийнхаа ярьж байгааг сайн сонсно. Тэгвэл зөндөө хүүхд байгаа. Бүгд мик нь асаалтай байх юм бол бидний маань дуу нь маш муу сонсогдох учраас бүгдээрээ сайхан микээ хаагаад багшийнхаа яриаг сайн сонсоод яа бүгд хандаага бэлдээд чигаа зурсан зураас болгон дээр хэдлээ хамтдаа зурж явна. Багш нь нэг зураасаар зурж явах учраас санаа зовоорой заяа. За бүгдээ наашаа хараарай. Багш руу гараа. Хэдлээ хамгийн ихний зураасаа зуръя. За бид нар бол авангард зураг зурж байгаа. За авангард зураг гэдэг маань ямар зураг вэ гэхээр бидний за тэгээд энэ зураг маань 20 дугаар зууны үеэс хөгжиж эхэлсэн. За хүүхдүүдээ хичээл эхлэх юм анхааруулчих. За зогтвор боловсролын гэсэн за багшийнхаа дэлгэцийг сонгоод за багшийн өөрөнхий дурд гавна. За тэн дээр хоёр догшингууд пин Устгаа гүнти. Болоогүй.
За микүүд Багшаа таны камераа муу харагдаад байна. Бошин За шууд байж тач бүгдийн зэрэг хараа. Харагдахгүй байна. Харагдахгүй байна. Таачаан би таа. Одоо болчихсон. Харагдаж байна багшаа. Харагдахгүй байна. энэ жоохон. Харагдахгүй байна багшаа. За гэхдээ микэ түр унтраараа бүгд ингэж яаж болохгүй шүү заяа. Багш нь Таны скрин чинь нэг муурны зурагтай мөн үү? Муурны зураг хажууд нь нэг юу самбар дээр юу цааснаацсан. тийм үү. За тэрийг бүгдээрээ пинг хийгээд явах юм бол бус хүүхдүүд яриад явахаар пинг хийхгүй бол яриан дасалтаад за тэр миний дэлгэс шилжчихдэг байгаа. Тийм болохоор Таны нэр ямар нэртэй вэ? Болор Эрдэнэ зогтуур Болор Эрдэнэ гэж байгаа. За. За тэн дээр миний зурх зураг маань бидний зурхаж байгаа цаасны зураг хоёр дэлгэцэн дээр харагдаж байгаа. Лайв нь явж байгаа юу? Багшаа нэг нэлээд бүрсгэрэл хараг. За би нэгээс янзлаадах юм. За маа бүгдээ харандаага бэлдээ байж байгаа. Зүгээр нь ер нь болол. Босгоч юм. Пикслэд харуулхад тэр чигээрээ гацалцтай маягаар явчих. За би тэгвэл холбоосоо өөрчилчихье. Лара тахи. Багш нь нуцаа тод гаргуулах гэдэг байж хахад сольчих шиг боллоо. Тийм ихтэй байна. Багшаа яач вэ? За бүгдээрээ чимээгүй хүлээж аваарай. За багш нь бүдэгхэн гараад байна гэсэн болохоор гарч яагаад утасныхаа тохиргоог хийж байгаа хаа. За багшаа. Гол нь бүгдээрээ микэ нэхгүйгээр хүлээж аваарай. За. За.
За. Төр зураа юу гэж энэ хооронд би та нартай жоохон нэг сонирхолтой жоохтой юм ярьж бай. За энэ юу вэ гэхээр нөө зураг зурх бол хуучин уламжлалт аргаар одоо бид нар бүгдээрээ сурж байгаа шүү дээ цаасан дээр. За харандаа болон жоохон өндрүүлэх юм бол усан бодог тий. Ингээ явах. Тэгээ техникийн хувьд бол ер нь зураг зурх бол маш хэцүү байдаг ч гэсэн яг хүн бүр өөрийнхөө зурхад хүүхд болгон өөрийнхөө зурхад одоо тухайн зургийг хин нэгэн гоё муухай гэж одоо үнэлэх нь бол их буруу зүйл гэдэг шүү. Ягаад вэ гэхээр бид нэр өөрсдийнхөө харж байгаа, өөрсдийнхөө бодож байгаа тэр одоо сэтгэмжээрээ уран зургийг одоо үүсгэж бий болгож идэг. За тэгэнгүүт бид нэр цаашид яах ёстой вэ гэхээр уран зургийг ер нь бол уран зураг гэлтгүй тийм ээ. Зургийг бүгдээрээ өөрсдийнхөө хэмжээнд ингээд зураад яваад хахаар маш их одоо тайван байдлыг олж авдаг гэсэн үг. Ер нь таад нэг тийм зүйлийг мэдэрч иж магадгүй тийм ээ. Зураг зурхаар гоё зурган дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлээд эргэн тойрныхоо бүх тэр зүйлүүдийг мартаад зөвхөн зурж байгаа тэр процесстой анхаарлаа хандуулдаг. За тэгээд та илүү их нөө гүнзгийрүүлж одоо зургийг хөгжүүлэхийг хүсэж ивэл компьютер дээр Photoshop гэдэг програм суулгаад тэгээд бас ашиглан авчиж болдог байгаа шүү. За түрүүлээж араа багш нь холбогдож байна. Баша. Google Meet. Уугийн асуулт жахта шийдэх гэнэ. Байна уу? Өндөө дуртай шугтаа шийдчихгүй. Өдрөгөө шийдэх. Хүн байна уу? Хүн байна уу? Мик хаагач хүмүүсээ. За бүгдээ одоо бэлэн байдалтай орсон те. Багшийн техникийн саадал гарсан. Сая асуудлаа шийдчихлээ. За одоо хичээл эхлэе хүүхдүүд. За багш хичээл эхлэх юм нэг зүйл анхааруулъя. За хүүхдүүд зөндөө олон хүүхд орж байгаа болохоор бусдыгаа хөндлөөд за тэгээд бас микүүтэй хаагаад гол нь багшийнхаа ярих зүйлийг сайн сонсохын тулд зэрэг ярихгүйгээр бүгдээрээ хамтдаа ажиллаад хамтдаа зураг зурж шүү заяа. За эхлээд багш нь та бүхэндээ зурж үзүүлнэ. За дараа нь та бүхэн дагаад зурх байгаа. За багш нь Таны дөрөв харахгүй.
За хүүхдүүдээ нэг нэгээр ярина шүү. Огт баяр бололдон гэдэг Дагаад зурсан дараа зүүм хаяг байгаа. Зүүм хаяг руу ороод багшийнхаа дэлгэцийг 2 тогшиж томруулаад за хүүхдүүдээ микүүдээ хагаарай, багш нь зурж эхэллээ. Багш хайна шүү. За бидний өнөөдрийн зураг хамгийн ихний дүрс болох бөөрөнки дүрс. За бөөрөнки 100. За арай бөөрөнки биш 100 дүрс. За энэ маань бидний муурны маань толгой. За ийм дүрс зурнаа. За өнөөдөр бид хичээлээрээ ямар хичээл үзэж байгаа гэхээр за энэ хичээл маань 20 дугаар зууны үед за уран зургийн хөгжил маш том хувь нэмрээ оруулсан авангард зургийн төрөл. За энэ авангард зураг маань ямар утгатай вэ гэхээр бидний за багш нь хүүхдүүдийнхээ яг ойлголтоор ярив. Бидний одоо сэтгэхүй болон дотоод ертөнцийг харуулсан. За одоо байгаа ертөнцөөс арай өөр ертөнц рүү шилжүүлсэн гэсэн утгатай авангард зураг зурнаа. За хүүхдүүд багшийнхаа яриаг их сайн сонсоод за хэмжээгээ алдахгүйгээр багш нь зургийн талбайн дээдлийн хэсэгт бөөнхий дүрс зурсан байгаа. За тэрийг бүгдээрээ хамтдаа эхний зураасаа зурцгаая. За лайв үзүүлэгчид маань миний дөө их сонсогдож байна. Коммент бичээрэй. За хүүхдүүдээ дараагийн зураас бид нэр 2 чихээ зурнаа. Авангард зургийнхаа гол дүр болох муурныхаа 2 чихээ зурж байна. За зүүн хичээлийн маань багтаамжт үүссэн учраас бүгдээрээ лайваараа хичээлдээ хамтдаа оролцоод за энэ хичээл маань хэдлээ манай нэг ангийнхан гэсэн үг. Манай нэг ангийнхан нэг ангийнхныгаа хүндлээд за чанга чимээ шуугантай газар бол дууга хагаад үнэхээр багшаас асуух юм гарвал багшаа асууж болох уу гэдэг нэгээрээ сайхан нэг анги шиг бүгдээрээ хичээл дээр яаж суудаг вэ тэр шиг хамтдаа явцгаая. За манайд муурныхаа чихийн зураг дууссан уу? За чихийн зураг дууссан бол багш нь хамрын зурж үзлээ. За хүүхдүүдээ. За багш нь толгойг нь бөөрөнки хэлж зурсан. За бөөрөнки биш арай жоохон 100 талтай. Бас бөөрөнки гэж болохгүй. За тэгээ чих маань болонгууд их амархан гурвалжин дүрс. 2 ширхэг гурвалжин дүрс. За бид нар одоо хамраа зурлаа. Дээдлээ бүндгэртэй доотлоо. За доотлоо юм юутай шавх үзүүртэй. Муурны маань хамар. За үргэлжлүүлээд. Багшаа надад нөө цагаан. За юм асуужсан чинь яриан тасалтаад болчихсон шүү. Багшаа жоохон камера урагшаал очоод надад бүдгэрээд харагдахгүй. Багшаа надад ногоон ягаан юмнаас өөр юм харагддаг. За одоо багш нь камера бүр ойртуулъя за. Камерынхаа хөлийг хураач. За манайд эхлээд багшийнхаа зааж өгснөөр Надаа хамрын яаж зурх нь харагдахгүй байна. за хүүхдүүдэд өвчөөтэй үлээж гараа багш нь камера ойртуулах юм. Багшаа дүүрээсэн муу
За одоо багш нь камераа ойртуулсан байгаа. Одоо арай дээрсэн баха. Харагдсан багшаа. За дээр байна дээр. Харагдаж байна. Одоо харагдаж байна багшаа. За одоо хүүхдүүд бүгдээрээ багш нь муурныхаа нүдийн зурж үзүүлээ. За хамтдаа зурх уу? За багш нь муурныхаа нүдийн зурлаа. За нүдийн зураасан сайн хараарай. За багшигаа зурж байгаа зураасны сайн харуул бидний зураг маань их амархан болно. Зураасын буруу зураас сурчвал зураг маань буруу болоод их хэцүү санагдах байгаа. За эхлээд бид нар хагас тойрог хэлбэрийн бөөнхийн хагас тойрог хэлбэрийн зураас сурсан. За нүднийхээ доотлын зурна. За бидний муурны маань дүрс гарч ирсэн байна. За лайвынхаа камерыг за зурчгаа зургуугаа голчсон. Аваач тий. За одоо хэрс харагдаж байна. За болж байна. За манай хүүхдүүд одоо муурныхаа нүд хэсгийг зурж байгаа. За одоо багш нь нүднийхээ дотор хэсгийг зурна. За зарим хүүхдүүд маань зургийн маань пиксел их муу харагдаж иж магадгүй. За тэгэх юм бол бүгдээрээ их бүр муу харагдаад байвал за зүүмээсээ гарангуудаа групп рүүгээ ороод лайв хэсэг рүүгээ ороод яг одоо лайв тавигдаж байгаа. За тэрийг ороод бас үзэж болно шүү. За дагаад хичээлж болно. За лайв маань сүүлд нь харагдах байгаа. Тийм учраас бид нар санаа зовох зүйлгүй болохоор сүүлд нь хоцорсон ч гэсэн хичээлээ нөхөд үзэж болж байгаа. За одоо нүднийхээ дотор тал. За муурны маань нүд бидний нүдэн дотор байдаг бол муурныхаа маань ийм байдаг байх нэ. За муурныхаа нүдийг хамтдаа зурцгаая. За бид нар муурныхаа нүдийг зураад дууссан бол сахлын зурнаа. За сахалнууд нь 1 2 3 гээд ийм амархаа. За бидний маань хамгийн гол хэсэг бол бидний бие байгаа. Муурны маань бие. Тэрийг бүгдээрээ хамтдаа зурна шүү. Багшаа. За.
Багшаа дуусчлаа. За. За одоо дууссан бол бүгдээрээ би рүү орцгоё. За бүгдээрээ наашаа хараарай. За би өөрийнхөө биеийг бодоход маш хэцүү учраас хамтдаа зурнаа. За муурныхаа биеийн дээр бүгдээрээ хамтдаа зурна. За багшийн камер шилжээд байгаа хүүхдүүд байвал зүүн дээр шилжээд байгаа хүүхдүүд байвал багшийнхаа зурган дээр хоёр дараад за дэлгэц маань том болно. Дэлгэцэн дээр чинь бүтэн би гарч ирнэ. За тэнгууд жижигхэн бөөнхий дотор зураг нь гарч иж байгаа нэр нь ч юм уу. За тэрэн дээр нь хоёр дарах юм бол пин гэсэн хэсэг гарч ирнэ. Пин гэдэг дээр нь одоо хадаасны зураг байдаг шүү. Хадаасны зураг байгаа. Тэн дээр нь дарах юм бол багшийн камер өөр хүмүүс юм ярихад шилжихгүй байгаа шүү заа юу. За зарим камер шилжээд миний камер байж байгаа шууд нэг өөр Wi-Fi нэсэн авах гарч ирээд. Бид энэ сонголтыг хийчихээр багшийн камер яг байнгын нэг газар байна гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ Бүгд за микүүтэй агараа бүгдээ. За бүгд наашаа анхаарай. За хүзүүнээс сурч эхэллээ. За бүгд нэг сайн хараарай. За хүзүүнээс нарийн зураас аваад за аажмаар тэлнэ. Баг багаар тэлээд за зургийн талбай хэсгийн доод хэсэгт хүрээд за болчих. За хүзүүний маань нөгөө хэсэг. За хүзүүн их бүдүүн байж болохгүй. Хэд нарийнхан байж болохгүй. За багшийнхаа харсан хэмжээгээр за дахиад нарийнхан зураас явлаа. Баг багаар тэллээ. За баг багаар тэллээ. За нөгөө зураастайгаа уулзуулаад өгчнө. За ингээд. За ингээд нөгөө зураастайгаа уулзаад нийсний дараа бидний бие маань бүтлээ. За ингээ муур маань битээ боллоо. За манай лайв дундуур маань манай үндсэн сургалтын хүүхдүүд их орж ирсэн байна. Манай үндсэн сургалт 12:30-аас хавьяар шүү. За тэгэхээр энэ сургалтын ч гэсэн сургалт лайваар үзээд хамт байж болно. Тэгвэл төрүүлээд хичээл маань эхэлж байгаа мó гайхч магадгүй манайх 12:30-аас хавьяар шүү. Энэ бол арай өөр сургалт байгаа. За манай үндсэн сургалтын талаар гэсэн мэдээлэл авах хүүхэд байвал Болор Эрдэнэ зах зээл гэсэн Facebook хуудасаар багш руугаа холбоо ороод эсвэл 9917 6112 гэсэн дугаараар үндсэн сургалтын талаар мэдээлэл авч болно. За манай хүүхдийн бие маань дуусч байна. За лайдер хүүхдээс асууя. Манай хүүхдүүд дагаад зурч чадж байна уу? Дугуйн хөө сайн сонсож гин болж байна уу? Би энэ дууссан уу? Энэ дууссан багш. Ямар хөрөнгө вэ? За хүүхдүүдээ. За одоо багш руугаа анхаараарай. Багшаа би дуусчих шүү. За хэвлээ бүгдээрээ бос хүүхдүүдээ хөндлөөд микүүтэй хагаад дууссан бол харандаага тавиад суухад багш нь микээр камераар харж байгаа учраас таад бүгдийг за энэ дууссан байна гэж би мэдэн заяа. Тэгэхээр бүгдээрээ энэ олон хүүхдүүд багшаа дууссан гэх юм аа хэвлээ. Маш их чимээ гарах учраас тэгж хийх шаардлагагүй. За бүгд хийж байгаа юмаа төр орхиод багш руугаа анхаарай. Багш нь за энэ хооронд буурныхаа сүүлийг зурж үзүүлэх чинь. За бид нар бие зурсан те биенийхээ хажуу хэсгээс зураас аваад за баг зэргийн далилгаад за тэгээд цагиргална. За тэгээд би харандаага таслахгүйгээр шууд үргэлжлээд за муурныхаа сүүл нь өнцгтэй байж болохгүй шүүхтүүдээ өнцөг гаргаж болохгүй. Ямар ч өнцөг байхгүй. За тэгээд хэмжээ алдахгүйгээр нарийнхан чигээрээ за ингээд бодно. За ингээд муур маань сүлт боллоо.
Оо яна. За. Бүгдээ комментиг уншаад хэ. За дууссан. Оо 8 настай хүү 5 настай охин хүртэл зурж ийн гэж ш. Тэ мундаг. За манай ер нь үндсэн дугуулсан болонгууд 4 наснаас дээшээгээ онлайн сургалт. За тэнхмэр ч гэсэн 4 наснаас дээшээгээ бас сургалтууд авдаг байгаа. За бид нар болонгууд манай хүүхд 4 настай яана зурж чадах юм уу гэдэг. Яг зургийн хичээлдээ суугаад дууссаны дараа шал өөр авдаг байгаа. За хүүхдүүд маань дугаарыг хэлээд өгөөч. 9917 6112. За хичээл дууссаны дараа 2 цагаас хойш багш руугаа зарах боломжтой. 2 цагаас өмнө болонгууд багш нь хичээл орж идэг учраас дуудлага авах боломжгүй байгаа. За микүүтэй хаагаарай. Бус мэдээллийг болонгууд хувийн юу бус асуух юм даа. Сүүлд нь хичээлийн дараа асууж болно шүү. За тэгээд За микүүтэй хаагаарай царгаад дэш хүүхдүүдээ. За уран зураг зурх маань бид нар хүүхдүүд маань бага наснаас эхэлж зургийн дугуулсанд явснаар бид нар ямар давуу талыг олж хийсэн бэ гэхээр бид нар хүүхдүүд маань зөв төлөвшөж зөв сууж сурна. За тэгээд нэг юмдаа төлөвлөсөн хүүхдүүд маань маш гоё чимээгүй сууж юмдаа төвлөрч за тэгээд түншлэн өнгөний мэдрэмж болон зургийн мэдрэмж за тэгээд тэрийгээ дагаад сэтгэл зүгээрээ тэр хүүхд юу хүсэж чинь ямар цоцоос сэтгэл зүг байгаа тэр бүхнээс зургаар дагаж бас гаргадаг. За тэгээд түншлэн бид нар мэдрэмж их өндөр болно. Ер нь их зураг зурж байгаа хүүхдүүд маань их дотоод ертөнцтэй байдаг. Хэрвээ эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхаа зураг болгоныг ер нь зурсан зургуудыг гэртээ ч юм уу ингээд зураад суулждаг зургууд нь харж үзсэн бол тэр бүгд чинь дотоод ертөнцийнх нь өөрсдийнх нь ертөнцийг нүдэндээ төсөөлөн харж зурсан зургууд шүү. За тэр хүүхэд юу хүсэж байна? Яв хиймээр байна? За тэгээд түншлэн дотоод ертөнцийн дахин байдаг байгаа. За хүүхдээ одоо За хүүхдүүдээ 2 дахь хөрөмжөөр орж байгаа хүүхэд нэг дор байгаа маань тэрийг унтраагаарай. Маш чанга орж ирж байна. За хүүхдүүдээ юу вэ? Доотлолт нь бидний муурны маань хөл орж ирнэ. За яг нүд зурсан шиг 2 хагас тойрог зураад доогор нь за бараг л нүд зурсан шигээ зураасаад 2 хагас тойрог. За ингээд муур маань хөлтэй болчихно. Бараг л нүд зурсан шигээ зураасаад. За багшийн яриа микрофон багшийн яриа цураад ч орж ирээд байна. За хувьдаа бүгдээрээ хичээлийн хариуцлага гэж байгаа. Бүгдээрээ асуух зүйл гарвал микасаа онцгой шаардлагагүй бол микүүдээ хаагаад за тэгээ бас бүгдээ үнэлээд бүгдээрээ хамтдаа зурх байгаа. За хөл маань их амархан учраас бид хөлөө зурчлаа. За одоо бид үндсэн суур зураасууд. За багш нь сүүлд нь харна заяа. За багш нь нэг хүүхдийг хараад явчих юм бол бас хүүхдүүд ч гэсэн багшаа минийх болж гэнэ үгээд хэдлээ энэ дэр өмнөх хичээл дээр бараг 20 минут баг авсан баг шүү. Тийм учраас багш нь За одоо бүгдээрээ арын суур зураасуудаа зурж эхлэе. За бүгд наашаа хараарай. За эндээс сэтлээ. За авангард зураг маань нэг гол онцлог нь зураасууд нь ийм хааш энэ хамаагүй орж ирдэг байгаа. За ингээд
За зураасуултаа нь ямар ч гэж болно. За заавал багш ихшлээ зурхгүйгээр та бүхэн бүгд өөрчлөж зурсан болно. Энэ бол тайдын одоо өнгөний мэдрэмж болон зургийн мэдрэмж. За тэгээд бусад зураасууд маань ямар байх нь тайдын өөрсдийнх нь асуудал байдаг. Заавал авангаа зурган дээр энэ юм заавал ийм байх ёстой гэсэн үндсэн суурь байдаггүй байгаа. За тэгэхээр бүгдээрээ маш гоё тайван муухай зураасаа бүдүүн зурчихгүй, нарийн зурчихгүй гэж битгий санаа зовоорой. Энэ дэр бол бид нэр чөлөөт сэтгэлгээ гэж хэлж болно. За энэгээр өгс оруулаад ирнэ. Багшаа таны дүрс өгс оруулаад ирнэ. За багшийн дүрс зүгээр гарч шүү. Зүгээр байна. За зураасууд маань нэг иймэрхүү. За бүгдээрээ эхний зурааслуудаа зураад дуусчлаа. За одоо бүгдээрээ будах ажиллагаанд орно. За манай лайв үзэж байгаа хэд маань яаж байна? Ямар нэгэн асуудал гарвал хэлээрэй. За. Багшаа манайдаа арай зурж дуусах байна. Зүгээр багш нь хүлээж байна. Яахгүйгээр зураарай. Дүү нэгтэй. 6-тай. За бид нар чинь одоо ингээд зургийн дугуулангийн нэг ангийн хүүхдүүд гэсэн үг шүү заяа бүгдээрээ. За тэгээ манай хүүхдүүд маань манай зургийн дугууланд ер нь Монгол аймгийн өнцөг булан бүрээс хүүхдүүд ордог байгаа. За гадаадаас хүртэл хүүхдүүд орж ирж сургалтанд сурдаг. Манай үндсэн сургалтанд Сидней хотоос хүртэл хүүхдүүд хичээлд орж суралцдаг байгаа. Дархан, Налаа, Хинти, Сүхбаатар, Дорнод, Халхгол, Архангай, Ховд гэсэн газруудаас манай хүүхдүүд нэг анги болон суралцдаг байгаа. За бүгдээрээ одоо 6 туссан хүүхдүүд маань шар өнгөө бэлдээд хүүхдүүдээ. За багш нь ч гэсэн шар өнгөө бэлдээ. Багш харагдахгүй. За багшийн камер хэвлээд байна. Зүгээр л. Мику. За мэдээ гуаш хүүхдүүдээ гуашаа гаргана. Багшаа гаш. Хандаари. Тийм үү? Үгүй хандаагаар зурхгүй гуашаараа зурнаа. За. Ташаандаа гэж болох уу? За ер нь хандаагаар зурчих хүүхдүүд ойлголгээд будаг байхгүй хандаагаар зурчих гэвэл босоо хандаагаараа зурж болно. Багшаа. Багш нь бол нөгөө өсөв бодгоор зурчих болоод ийдтэй. Багшаа. За болно. Хэрвээ болно гуаш байгаас гуашаараа зурмаар. За хүүхдүүдээ ээлжлээд нэг нэгээрээ асуу шүү заяа. Я багш нь хүүхдүүд. За. Багш нь зурж эхлэх байна. Багшаа би зурснаа. Айгуутгүй багшаа. Үгүй яа намайг бичээ хадвар юм аа. За микутаа хараа бусдыгаа хөндлөөд ээлжиж ярь шүү. Багшаа. Гурван хүчээр орж багш нь юу ч сонссонгүйсэй. Багшаа. За шууд багшаа гэхгүй шууд асуучих. Нүггүй штэ. Би хичээлээ хийсэн чинь уртас сурнаа дахиад дахиад ихнээд сурчих.
За тэгээд хаана явж ирсэн тэрнээсээ үргэлжлүүлээд яваарай. За бүр хоцроод мэдэхгүй юм гарсан бол лайв хичээлийн сүлд хадгалагдана байгаа. Тэрнгүй бас зурж болно. За хүүхдүүдээ. За багш нь дундын биерээ гаргаад, за та дундын биер авахгүй бол нарийн биерээ гаргаад чихнээсээ эхлээд бодож эхэлнэ шар өнгөөр. За чихнээсээ эхлээд шар өнгөөр бутлаа. За нүдрүүгээ оруулахгүй. За тэгээ бидний зурсан яг харандааныхаа дагуу. За гуашаар анх удаа зурж байгаа хүүхдүүд байвал за гуашаа шахах зориултын давцсан гэж байгаа. За зориултын давцсан гэж байхгүй бол гуашныхаа цаасан таглаа хэсгийг ашиглаж болно. За жишээ нь энэ. За зориултын цаасан таглаа байхгүй бол юуны давцсан гэж байхгүй бол цаасан таглаа хэсгийг ингэж. За гэхдээ будгаа их шахахгүй, шахдаг будаг байвал будгаа их шахахгүйгээр яг өөрийн хэрэглэх хэмжээгээр маш жоохон шахна. За тэгээд бирээ усан дүрээд за тэр шахсан будган дээрээ жоохон ингээд бирээрээ дүрээд будгаа жоохон шингэлж өгнө. За тэгсний маань дараа будаг маань их гой шингэхэн бас гой тод гардаг байгаа. За. За одоо сүүлээ буднаа. За манай хүмүүс яг зураасынхаа дагуу. Багшаа, манай та амжихгүй байна. За. Багш нь аль болох хүүхдүүдэд хүлээг маягаар зурж байгаа шүү. Тийм учраас яагаад гэвэл цаанд хэдлэж нь баг нийлээд 150 60 байгаа. Хаацсан байна. Бай. Юу вэ нөгөө? Яа. Хайцсан байгаа. Я микаарэ. За багшийн мөр бэлэн боллоо. За манай хүмүүс будгаа энэ тэнд нэлэхгүйгээр маш гоё тараагаад за тэгээд муурныхаа хөлхийг зурна, сүүлийн зурна. За. За багш нь дараагийн зураг руугаа шууд орохгүй тул манай 50хан зурдаа. За лайв дээр өнгийн хандаагаар зурж болох уу гэсэн. Байна. Өнгийн хандаагаар мэдээж усан бодог гуаш байхгүй бол өнгийн хандаагаар зурж болно. Багшаа, нөгөө би хичээлдээ нөгөө хацаж Оо яасан бол яриан тасалтад багш нь сонсож чадсангүй. нөгөө биштэй хичээлдээ би утас ундасан байхгүй юу? Тэгээд би хичээлдээ той жоохон удаг ахталтаа. За зүгээр. Зургийнхаа дагуу харандаагаараа зурчаад араас нь ямар өнгөөр бодож чинь тэрнийхэн дагуу гүйцэд хүрээдэг заяа. За. Найл болох удаанаар явдаг. Баг амжих баха. За. Лайв хадгалагдана. Дуусахгүй нэ хаа зүгээр. Дараагийн зураг ороогүй. Дараагийн өнгө тавилт руу арай ороогүй.
Өстой гоё хичээл нэ. Баярлалаа. Өөрхөн сургалттай байна. Баярлалаа. Хүүхдүүдээ идэвхтэй оролцуулаарай. За манай сургалтын дараагийн 4 дахь хичээл буюу хамгийн сүүлийн хичээл маань 5 дахь өдрийн 11 цагаас яг энэ зарчмаар явагдана. За Zoom хичээл дүүрчих юм бол бид нар лайв хичээл рүүгээ үргэлжлүүлэн оруулна. За тэгээд хичээлээ Zoom харагдахгүй, лайв хичээл маань харагдах байгаа. За тийм учраас за хоцож орж ирсэн гэсэн санаа зовлтгүй хичээл дуусны дараа харагдсан лайв руу ороод тэгээд хичээлээ үзэж болох нэ. За тэгээд 4 дахь хичээл дээр үндсэн сургалтын үргэлжлсэн сургалтын тодорхой мэдээллийг бүгдэнд нь өгөх учраас та бүхэн оролцоорой. 4 дахь хичээлээр бид нар бас их гоё зураг зурнаа. Багшаа өчигдөр хичээл орсон юм уу? Өчигдөр нөгөөдөр би нөгөө хичээлийн хэрэгсэлгүй болохоор За өчигдөр хичээл байхгүйсэн байгаа. Нэгтгэд буюу өчигдөр хичээл орсон 2 дахь хичээл маань. маргааш тэгвэл хичээл авахгүй юм уу? Маргааш биш нөгөөдөр орно. За манай үндсэн сургалт бол 1-ээс 5 дахь хүртэл өдөр бүр 12:30-аас хичээлдэг байгаа. За бид энэ сургалт дуусны дараа хүүхдүүдийнхаа хязгаарлалтай, хүүхдийн тооны хязгаарлалтай тийм сургалт юм. За тэгэхээр Би жоохон нүдрүүгээ жоохон илүү гаргачлаа. за яах вэ? Нэг их гаргаагүй юм чинь яах вэ? Зүгээр. За тэгтээ хүүхдүүд болж игэл биерээ маш сайн чанга бариад яг илүү гаргаж болохгүй гэсэн хэсгийнхаа хажуугаар маш гоё хичээгээд биерийнхаа үзүүрээр чанга дарахгүй. Чанга дарах юм бол биерээрээ бүхэлдэн бодох учраас чанга уугаад маш гоё зөөлөн зурна. Юу гэнэ? За дууссан бол 6 дахь нь хүлээгээд сууж да. Багшаа би муураа дуусчлаа. За хүүхдүүд маань ер нь бол их хвчлэн дуусч шүү. За багш нь бол тэгээд болж игэл багшаа дуусчлаа гэж хэлэхгүйгээр биерээ тавиад суучвал багш нь ойлгочноо камераа хараад. Багш хаврын шар өнгөөр бодох юм уу? Үгүй хамрын сүүлд нь хэлээ улаан өнгөөр бодчихно. За тэр хооронд бүгдээрээ Монголоор дорнод уран биер гэсэн сургалтын маань групп байгаа. Тийшээгээ join хийж нэгдээд бусд хүүхдүүдийн зурсан зурагтай танилцж болно. Манай сургалтын үйл явц тэгээд хүүхдүүдийн зурсан бүтээлүүд бүгднтэй танилцаад явж болно. Дотн асуух зүйлүүдээр бичиж болно. За дууссан хүүхдүүд маань бүгдээрээ одоо улаан өнгөө гаргая. Улаан өнгө. Багшаа 4 цаг ирж аваад би хатарсан учраас муур арай бодож таасаа байна. Болоогүй гинэ багшаа. Зүгээр угаасаа бүгдээрээ яг одоо муураа бодож байна. Тал хүүхдүүд маань дуустна, тал нь дуусах байх шиг байна. Муураа будаа дууссан. За муураа бодоод дууссан хүүхдүүд нь улаан өнгө. Муурийнхаа хамрыг бодох юм уу? За багш нь зааж өгөх болохоор бити тэгж асуугаарай заяа. Багш нь гол нь тайд улаан өнгөөр юу бодохыг би ихлээр зурж үзүүлнэ. За тэгээд төрүүлээд хэлчих юм бол манай төрөл дуусчаад багшаа би ингэсэн гэдэг учраас багштайгаа хамт явнаа. Яахгүй шүү хүүхдүүд. Багшаа нэгдүгээр хичээлээр бичлэг хийсэн болов? Хийсэн байгаа. За багш нь улаан өнгөөр муурны дээдлийн бүлэмжийг
Бодож байна. За мэдээж скотчдсан хүүхдүүд маань скотч руугаа давуулж болно. Сүүлд нь 6 хатсан бүгдээр скотч авахулах учраас. За лайв хичээл дээр болонгод миний өмнөө жоохон бүсгэр харагдаж байгаа биш үү? Улаан өнгө маань улбар шар юм шиг харагдаад байна. Энэ яг тод улаан өнгө байгаа шүү. Болчлоо багшаа. За ойлголоо, багш нь болчлоо гэж хэлдэггүй шүү. Манай ангийнхан хэлсэн байгаа шүү. За. За багш нь улаан өнгөөр бодож эхэлсэн байгаа. Багшийнхаа зургийг хараарай. Миний камераар чи нөгөө чинь. Миний камераар чи нөгөө шүү дээ. Миний нөгөө. Хамрын улаан бодсон. За манайд муурныхаа хамрын зурна. За тэгээд хамрын зургатаа бүр их том болохгүй шүү. За юу гэдэг. Жижиг нарийнхаа бэрээрээ жижигхэн зурна. За яахгүй багш нь улаан өнгөөр юу бодчих юм? Улаан өнгөөр хамрын багш нь улаан өнгөөр юу зурж байна? Тэрийгээ дагаад зурна. Багш нарийн бэр байхгүй бол яаж зурх? За нарийн бэр байхгүй бол бүдүүн бэрнийхаа үзүүр хэсгээр хажуу тишээ харуулад үзүүр хэсгээр нь хөнгөн зөөлөн дагаад зуръя. За. За бирээ маш гоё мэдрээ. Бирээ хараа ингэ хэвтүүлж юм шиг. Багш нь хүүхдийнхээ зургийг харах боломжгүй байгаа шүү. Зарим хэдийн л камераар ингэж эргүүлээд яваад хараад байгаа. Тэгээс багштаа заавал харуулах шаардлагатай. Багш нь өөрөө хараад яваад байгаа. За хэлэх юм гарвал багш нь хэлээлээ явчихна. За багшаа яг энэ шиг бодох юм уу нэ? Тий яг энэ шигээ бодно. За. За давхар. За манай ингээд зүүн хичээл маань орж байна. За ингэ зөндөө бас хүүхдүүд. Бүгд их мундаг зурдаг хүүхдүүд байна. За өнөөдрийн хичээл бид нэр авангард зурж байгаа. Багшаа яг аль хэсгийг нь улаанаар бодох юм? За камер руугаа хараарай. Багш нь дээд хэсэг. За дээрх хагас тойрог хэлбэртэй хэсэг. За тэгээд хамарны хэсэг болон газарт байгаа тэр өвсний хажуугийн хэсэг 3 хэсгийг будсан байгаа. За яг багшийнхаа хэлснээр, багшийнхаа зурснаар буднаа. Бэцэг сүндрийн муур ямар гоё болоо вэ? За. Ер нь бол авангард зураг маань бүгдээрээ ямар ч өнгөөр аль ч хэсгээ ямар ч өнгөөр будсан болно. Тэр хүүхдүүдийн маань байгаа өнгөний зохицлолоор өөртөө будна. Гэхдээ ганц зүйл бол өнгөний зохицолтойг их сайн харах хэрэгтэй. Хажуу талд нь улаан өнгө тавьчаад шууд давхар дахиад улаан өнгө тавьж болохгүй. За тэгээд хит их бараан өнгө тавьж болохгүй. Бараан өнгө тавих маань зураг маань гэгээд биш их бараан болно. За бас өөр хажуу талд нь улаан өнгө тавьсан бол уусгал маягаар яг хослох өнгө, дулаан өнгө буюу хүйт өнгө. За мэдээж дулаан өнгөндөө болонгууд улаан, улбар шар гэсэн өнгнүүд ордог байгаа.
За хүүтэн өнгөндөө ногоон цэнхэр гэсэн үгнүүд орно. За тэгээ завсрын өнгө болох завсрын өнгө гэдэг маань ямар өнгөийг хэлдэг вэ гэхээр холилдож гаргасан өнгөнүүдийг бид нар завсрын өнгө гэж хэлдэг байгаа. За бид нар юуны улбар шар өнгөийг бид нар бол улаан шар өнгө хоёроо хальж улбар шар өнгө гаргадаг шүү дээ. Яг тэр шиг. За чинэлгийн бид нар маань бүгдээрээ завсрын өнгө байгаа шүү. Яг юу вэ? Багшаа би өөр зурчихсан гинэ. За болно. Дуун сонсохдохгүй байна уу? Дуун зүгээр байгаа шүү. Дуун зүгээр байгаа. Багшаа. Сайн сонсогдож За сонсож байна. байна. Багшаа. За Би одоо хичээлдээ одоо гарч болох уу? за тэгээд Zoom хичээл маань Zoom-ийн маань лайв хичээл нь болонгууд групп дээрээ тавьчих учраас тэрийгээс хараа сүлд нөхөд үзлээ за. Багшаа нэг юм хэлчихлээ. За Юу зарим хүүхдүүдийн нөгөө нэг утаснууд нь зүүмээр авах гэхээр дуруу сонсогддгоо зүгээр харагддгийг. Тэгээд бид хоёр алхаа нөгөө ноутбукаар харж байгаа шүү. За улаан өнгөөр зураад дууссан хүүхдүүд маань цэнхэр өнгөө бэлдээрэй. За улаан өнгөөр зураад дууссан хүүхдүүд маань цэнхэр өнгөөрөө зурж эхлэе. Багштайгаа хамт зурнаа. За улаан байхгүй бол өөр өнгө ямар ч хамаагүй өнгөөр орцолж болно. Улбар шар өнгө вэ нүү, ягаан өнгө вэ нүү. За тэгээд хамаагүй хөрөнгө өнгө байсан ч болно. Өөрсдийн байгаа өнгүүдээрээ орлуулаад зураг зурж болно. За улаан өнгө зураад авчихсан. Одоо ямар өнгө гаргах вэ? За улаан өнгөөр дууссан хүүхдүүд маань одоо бүгдээрээ цэнхэр өнгөөр зурнаа. За эхлээ багшийнхаа зурж байгааг уулын их хараад явчвал их зүгээр байна. Зурах гэж яахгүйгээр эхлээд багш нь зураад багш нь цэнхэр өнгөөр бодож эхэллээ. За муурлууга гол нь оруулахгүй. Грин зурхаа багшаа. За муурлууга оруулахгүйгээр муураа тойруулаад цэнхэр өнгөөр боднаа. За лайв үзэх хүүхдүүд маань ч гэсэн дагаа зураарай. За багш нь улаан өнгөөрөө улаан өнгөөрөө арын хэсгүүдээр бодож эхэлж байна. Цэнхэр өнгөөрөө
За. Синхронгөрөө бодоод дууслаа. За, бодог нь өтгөн байгаад байна нэ. Ямар бодог юм бол доо өтгөн байгаад байвал ус бир хоёроор баг зэрэг шингэлээд үзээрэй. Шингэн тавиад үзээрэй. За, зургийн хэсэг хэрэгсэл заадаггүй байгаа. Зургийн хэсэг болгонгод онтоос маань зарим нь Улаанбаатараас холбогдож байгаа хүмүүс байгаа тийм. Улаанбаатараас болгонгод хөргөлт хийдэг ганц хоёр газар байдаг гэсэн. Гэхдээ хөргөлт нь зогсчод байгаа гэсэн. Өөртөө зургийн хэрэгсэлгүй болчиход байгаа гэсэн. Тэрнээс шулна Facebook-ээр нь хайгаад үзэх юм бол юу алтан биер тэгээд үхэл зургийн хэрэгсэл задаг дэлгүүрүүд бол байдаг юм билээ. Зургийн сургалт явуулдаг гэнэ. Тийм ээ зургийн сургалт явуулдаг байгаа. Донор дуран бэр гэсэн Facebook хуудас руу ороод мэдээлэл авч болно. Эсвэл миний лайв цацж байгаа хаяг руу ороод чат бичих болно. За сонсож байна. Карантин дуусахаар орох юм болов? За ер нь карантин дууссан ч гэсэн манай зүүн хичээл ордгоор орно. Хуваарийн өөрчлөлт гарна. Ягаад гэвэл манай хүмүүс хичээлтэй байдаг учраас өдийн өмнө өдийн хойно гэсэн хуваар гаргаж ирнэ. За хөл хоолой дууссан ч гэсэн манай зүүн хичээл ордгоор орно. За. Тэр манай нэмэлт хичээл гэсэн. За нэмэлт хичээл маань талаар дараагийн хичээл дээр бас бид дэлгэрэнгүй мэдээлэл тавина. Бас Facebook хуудсанда дэлгэрэнгүй нэмэлт хичээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл оруулнаа. Энийг гараа цаасаар барьдаг бол бас ч юм уу. За манай хүүхдүүд маань тэгээ хөл хорионы үеэр зүгээр сувгуугаар хажуугаар нь уран зургийн мэдрэмжээ дэвшлүүлж бас бодож их мундаг хүүхдүүд байгаа. Хаалга бодог өнгөрөө шар өнгөрөөгөө оруулахгүйгээр модсон муурлуугаа оруулахгүйгээр олон жил хүн шингээс юу яа тачгүй. Багш нэг камера хүүхдүүдийн зургуудыг хараад явж байгаа учраас за манай тайван юм зурж байна. Багш нь гүйлгээд зургийг хараад. Агааны. Манай зураг ямар гоё зурсан бэ? Бүгд муурнуудаа их гоё зурсан. Микутай хаагаарай. Микутай хаагаарай. Алтан бэрний дугаарыг гэсэн чинээс гадна нөгөө алтан бэр 0 аймгийн дэлгүүр юм байна. Нийлхийс зааваргүй шүү дээ. Би юм хаалгаа хийчихв. Эсхи. Угаасаа багцсан. Яа гадаг. Уучлаарай мик аваад. Тангинаад айгу хэцүү байна. Тэр болж болох уу?
За хүүхдүүдээ миг агараа таад ярьж байгаа юм нь хоцож орж сонсохгүй байна. Асуух юм гарвал нэг нэгээрээ асууя. Бусдыгаа хүндлээр бүгдээрээ миг хай. Мигүүдээ за эндээс хаасна ингээд автоматар бүгдийг хаасан ч гэсэн хүүхд маань нээж орж ирээд байгаа байхгүй юу? Тийм учраас багш нь хаасан ч гэсэн нээж орж ирээд байгаа шүү. За. За шар өнгөндөө хүргэхгүйгээр яг хажуугаар нь шүргүүлээд болчихлоо. Энэ хагаа болчихлоо гэж. чинь хажууд нь зураач. Эдрийг ингэж зураад бод. яа сайн доо Тэгэхээр хараар дараад энийг нэг хөрөөнө. одоо зүгээр байна. За хүүхдүүдээ багшийнхаа яриаг сонсож гин үү? Микүүдээ хааж өгөх үү? Бүгдээрээ доор байгаа мүү тгсэн бичгэн дээрээ дараад бүгд мөтөлж. За үнэхээр асуух юм гарч ирвэл бүгдээрээ мүүдээ буцаагаа дараад за гэрлэгсэн зүүмээс орж байгаа хүмүүс маань мик хаагаарай. Багшаа одоо 12 болсон байгаа танаас юм асуух гэсэн юм. За бид нар юм ярихгүй юм чинь мик яахчгүй гэж болж магадгүй. За ширээний чимээ болон зарим нэг юм чимээ маань зүүн хэсэгт маань маш чангаар орж ирдэг байгаа шүү. За тэгээ миний яриа хаяад давхцаж орж ирнэ. За тийм учраас микүүдээ хаасан дээрээ. За цэнхэр өнгөөр зур дуусч байна манай хүмүүс. За зарим нь дуусч юм шиг байна. Бирээ тавьсан сууж байна. Заавал багштай дуусах шаардлагагүй. Суухгүй сууж ивэл багшд нь дууссан гэж ойлгоно. За би зурж байгаа зургаар бүтэн харуулчих тий. Тал нь харагдаад байна гэж байна. За. За манай тут зургийнхаа хамгийн хэцүү хэсэг болох суур цэнхэр өнгөө тавьж байгаа. За. За хэрвээ цэнхэр өнгөөрөө зураад дууссан хүүхдүүд маань за улбар шар өнгөө ч юм уу. За өөрт нь байхгүй бол шаргал өнгийн ямар ч хамаагүй өнгө. За гэхдээ муур зурсан шар өнгө биш шүү за. За багш нь бол нэг ийм улбар шар өнгө хэрэглэж байна. За улбар шар өнгөө шахаад Ашаа хүссэн өнгө байх юм уу? тий ер нь бол заавал энэ өнгөөр гэсэн биш. Энэ хүссэн өнгөөрөө зурж байгаа. Өөрсдөө байгаа. Өөрсдийнхөө дуртай өнгөөрөө зурсан ч болно. За. Yes. Багшаа ногоон хэрглэж болох юм уу? За ногоон өнгөөр хэрглэж болно. За ногоон өнгөөр ер нь бол доотлолт нь хэлээ өвс зурсан байгаа. Тэрэн дээр бол ногоон өнгөөр бодох байгаа. За багш нь улбар шар өнгөөр бодож байна. За шар өнгөрөөгөө оруулахгүйгээр улбар шар өнгөөрөө бодноо.
За ер нь бол улбар шарангуур бодсны дараа биднэрт ногоон чинэлгийн гэсэн бодох хоёрхан зүйлүүлнэ. Ер нь бол бидний зураг маань 70% орсон мэн гэсэн үг дуусгаад. За Ахсаби гат болох. За багш нь хүлээ. За гарч байгаа хүмүүс маань хичээлээ лайв хэсгээс хараад үргэлжлүүлээд зураарай. За хүлээн. Эхлээд багш нь самбар дээр зураад за тэгснийхаа дараа манай хүүхдүүд дагаад зурдаг байгаа. Тэгэхээр тэр зайг багш нь хүлээнэ. Миний холжоо. Хасна сургууль байна гэнэ баярлалаа. Тэгтээ оролцож байгаа хүмүүстээ бас баярлалаа. Эцэг хүүдэнд бисгэн баярлалаа. Оо бүр дуустал нь бодсон юм биш үү? За болж байна. Гоё юм. За хичээл нь лайв хичээл маань хадгалагдана. Лайв хичээлээ хадгалаа. Агшаа хаан юм байна гэж ойлгосонгүй. Гой сургалт юм байна. Баярлалаа гинэ. Баярлалаа. Гэхдээ орсож байгаа та бүхнээ ч гэсэн баярлалаа. За тэгээд хэдлээ хүсвэл юугаа хичээл дууссан бус хүүхдүүдэд ч гэсэн ийм сургалт байгаа гэдгийг мэддэхийн тулд за лайвда шеэр хийж болно, линкийг буулгаад авч болно. Линкийг өгөөд дагаж зуруулаад. Багасаа батаггүй. Энийг танаас авсан. За хүүхдүүдээ микүүтэй хаагаарай. Микүүтэй хаагаарай хүүхдүүдээ. За багшаа би өөр зурсан болохоор хаана зурх уу гинэ? Дуусаагүй өмнөд дээрээ аль зургийг аль хэсгийг будаагүй байна. Тэр хэсгүүдээ будаад явж болно заяа. За ямар ч цагаан хэсэг үлдээхгүй бүхэлд нь буднаа гэсэн үг. За хизээ өсөө бодох бай гинэ. За дууссан лайв үзэж байгаа хүмүүс маань ч юм уу зүүн үзэж байгаа хүмүүс маань за хэрвээ шар өнгөөр дууссан бол ногоон өнгөөр өсөө зураад эхэлж болно. Заавал хүлээхгүйгээр өсөө зураад гол нь хэдлээ яахгүйгээр за багш нь баян хэлдэг. Гол нь яар зурж байгаа хүүхэд сайн биш шүү. Гол нь хичээгээд маш гоё жигд бодож байгаа хүүхдүүд л их сайн шүү. За бид хоорондоо за багшийн зурган дээр үс нь харагдаж байна уу? Харагдахгүй. Харагдаж байна. Харагдаж байгаа хаа. Харагдаж байна. За одоо багш ногоон өнгөө гаргаад өсөө бодож эхэлнэ. Багшаа нэг газар зурсан байгаа улбар шарыг гүйж бодох юм уу? За бүгдээ ногоон өнгөө гаргаад. За дуусаагүй хүүхдүүд маань зүгээр дуусаагүй хүүхдүүд байгаад тэдэр маань дуусчаад өсөө зурна. За багш нь төрүүлээ зурчлаа гэж битгий сандарч яраарай. 50хан хараас багш нарийн зураас л биш
зураас зурцсан байгаа зурааслаа зурж байгаа болохоор 50хан араас үйлдвэрж болно. Багшаа. Зураад гүйцэтэрж болно бишээ. Багшаа. Юу хэлэх гэж байна? Багш. За. Би дуусаагүй шүү. За зүгээр. За багшаа гоё юм байна гэж байна. За баярлалаа. Ихчээ шүү. За баярлалаа. За. Өвсөө бодоход их амархан байгаа. Бүгдээрээ өвсөө харандаага зурсныхаа дагуу өвсөө ногоон буднаа. Бэно. Яг за манай хүмүүс аль өнгөө зурсан байна. За 15 минутын дараа манай хичээл дуусах юм байна. За хичээл дуусаад амжаагүй ч гэсэн манай хүмүүс лайв хичээлээ хадгалагдана. Лайв хичээлээ үзээд дуусаагүй ч гэсэн үйлчлэл зурж болно. Багшаа би өвсөд За багш нь чөлөөний ягаан гаргаад өдөрийн ямар өнгөөр зурх юм? Багшаата камера ач. чөлөөний ягаан гаргаад Багшаата камера ач. за чинээлийн ягаан гаргаад муурныхаа артлаг арын хэсгийг зурж байна. За энэ маань муурны маань арын битүү бодох хэсэг юм аа. Сүүлийн хэсэг гэсэн үг. За чинээлийн ягаан маань бус өнгөнүүдтэй маш гоё чимэг болж өгч тодруулж орж ирэх хэвээр. Багшаа энийг харахгүй. Муурандаа хүрхгүйгээр хичээгээд зурх байгаа. За ер нь бол ингээд бодлын хэсэг маань. Багшаа тэнийг харахгүй. Бодлын хэсэг маань дууссан байна. Намэр зүгээр байна. Өөрийнхөө утсыг хараад харагдахгүй байгаа хүмүүс. Багшаа би муурныхаа сүүл усан бодгаа оруултлаа. За зарим хүмүүс маань мик аагараа ярианд тасалдаж орж ирээд байна. За бүр асуух юм гарвал чат хэсгээс асууж болно шүү заяа. Чатн дээр бичээд чат хэсгээр асууж болно. За тэгээд зарим хүүхдүүд маань бас зарим хүүхдүүд маань зарим нь дуусаагүй байгаа юм байна. Зарим нь сүүлд орж ирсэн байж магадгүй. За тэгээд сүүлд орж ирсэн дуусаагүй аль ч өнгөө будаагүй байгаа хүүхдүүд маань хичээл дуусны дараа хадгалагдсан лайв хэсэг рүү ороод хичээлээ үргэлжлүүлэн үзэж болно.
Чинэлээгаа өнгийг ямар өнгө холил гарах уу? За чинээлийн онгоор зургийнхаа арын гэсэн буюу чинээлийн онг байхгүй бол өөр хэсгээр Хөхийн хоёр юм. За. өөр хэсгээр оруулж өгнө. Багш. Багш. За Таны харагдахгүй байхаа. За хоёр өнөж. Юу багшаа ямар өнгө нийлбэл чинэлийн ан гардаг юм бэ? Улаан тэнцээ ихтэй ээж. Игцэн зүгээрээ шүү за намын эрдэнэ. Улаан за бүх өнгөсвөр өнгөө тавиад дууссан хүүхдүүд маань хар өнгөө нарийн бэртгээ бэлдээ. багш харин миний орон маркераар тодруулж болох зураас юм. За бүх өнгөө нарийн бэртгээ бэлдэнэ. За зүүмэр орж байгаа ганц тэр хүүхд маань хичээлдээ соёлтой оролцсон шүү. Шүү. Ашаа би дуустал. Тэгэхээр энэ найрсна биш юм байна. Энэ хоёр яасан. Багш би дуустал. Энэ нөгөө туслах юм. Багшаа, миний зүгийг хардаа. Багш миний За багш нь хар өнгөөрөө. За хар өнгөөрөө одоо бидний хамгийн сүүлийн ажиллагаа буюу хар контекстийг зурнаа. За нарийнхан биерээ гаргаад хар өнгөөрөө. За бид нар хар өнгөөрөө контекстийг хаанаас эхлэх вэ гэхээр зүүн дээд булангаас зүүн гар талынхаа зүүн дээд булангаас за лайвн дээр болонгууд би баруун гараараа энэ дээр зурж байгаа лайвн дээр болонгууд зүүн гар болж гарч иж магадгүй тийм учраас зэргээр нь ойлгоорой заяа. Багшаа лайвн дээр болонгууд би зүүн гараараа зурж байгаа юм шиг харагдаж байгаа. багшаа би дуусаагүй байна. За дуусахгүйсэн ч гэсэн багш нь зураг зураад багшигаа зурсны дагуу та дараас нь зурх байгаа шүү. За багш нь хүүхэд болгоныгоо хүлээгээд байх юм бол энэ хичээл маань их удаан үргэлжлэх байгаа. Тийм учраас Багшаа зураг тодруулж байгаа мó? Багшаа за бид нар зурсан зураас болгоно. Хар өнгөөрөө тодруулна. За зарим хүүхдүүд маань төрүүлээ зурцсан байгаа. За төрүүлээ зурцсан хүүхдүүд маань Facebook хуудсан дээрээ дорн дуруунд ирсэн Facebook хуудсан дээрээ он сар өдрөө тавиад за хаанаас холбогдож байгаа тэрийгэ тавиад зургуудаа постлаад байж болно. За энэ контекстийг бүгдээрээ гэрийн нөхцөл байхдаа бас мастраар бас зурж болно. За энэ ч нэг гартаа
Утсаа бариад Нүчнэ гой. хийгээ зогч юм. Нэг цаана хайд үзсэн. За ингээд хор бас зүүн маань орчоо. За. Багш нь лайвынхаа хичээлийг баг зэргийн жижигнүүлээд байж магадгүй. За яагаад тэгээд ингээд тавьдаггүй юм бэ? Би утсаа цэнэглэж байгаа учраас юм байгаа шүү. Зурсан зураас хандагаар зурсан зураас болгоны дагуугаар хар өнгийн контур хийх хэрэгтэй. За контур хийгээд эхлэхээр манай зураг маань өөрөө их гоё тод болоод за зурсан хэсэг бүр маань их гоё тод болохоор зураг маань өөрөө их гоё өнгөлөг харагдана. Шаа. За бид нүүдний хэсэг дээрээ болонгууд нарийн биерээрээ их нарийн. За яг зураасынхаа дагуу зурх байгаа. За харанг байхгүй өөр өнгөөр контролж болохгүй гинэ болно. Арай тод өнгөөр за эсвэл тод цэнхэр өнгөөр ч юм уу чинээлийн өнгөөр ч юм уу контролж болно. За бүр яг бол чинь палмастраараа контролж болно. Маркер буюу палмастер байвал за бас ажиллаж болно. Багшаа ингээд 6 бодоод дуусчихж байгаа юм уу? За болж байна. За бидний маань зураг ер нь бол үндсэн контрол өнгөө тавиад ер нь бол ийм болж байгаа. За хичээл дуусгаж байгаа болохоор багш нь хэлж ярих юмудаа хэлээд явъя. За дараагийн хичээл маань 5 дахь өдрийн 11 цагаас. За бүгд яг цагтаа орж ирнэ. Цагтаа хичээл маань эхэлнэ. За тэгээд зураг дууссан хүүхдүүд маань доорнод уран бэлгэсэн зургийн групп байгаа. Тэрэндээ join хийж нэгдээд За багшаа. За хүүхдүүд маань өөрөө зураг барьсан байгаагаар бас зураг дагуулаад зураг тавих юм бол бас их хөөрхөн харагддаг. За тэгээд
хичээлээ дуустал маань зурж амжаагүй хүүхдүүд маань байвал лайв бичлэгээ үзээд лайв бичлэгээс үргэлжлээд хичээлээ аваад байж болно. Сүүл магадгүй хоцорч ирсэн хүүхдүүд өдр байвал Багшаа эцний дугаараа өгчөөч. хатагдах байгаа шүү. Багшаа эцний дугаараа өгчөөч. Хичээл эхлээд 1 цаг 30 минут болжээ. Багшаа ямар хүрээлэл тавигдсан бэ? Бүгдээрээ идэвхтэй оролцсон. Эцний дугаараа өгчөөч. За өмнөх хэлсэн лайв хатгүй нэ. 2 дахь хичээлийн лайв хадгалагдсан байгаа шүү. Багшаа дугаараа өгчөөч. Багшаа ингээд хичээл Хүүхдүүд өнөөдөр хичээлдээ идэвхтэй оролцсон бүх хүүхдүүдтэй баярлалаа. Өнөөдрийн хичээл дууслаа. Багшаа эцний дугаараа өгчөөч. Хичээлээр уулзцгаая. Бүгдээрээ их гоё мундаг зурлаа. Баяртай багшаа. Багшаа эцний дугаараа өгчөөч. Багшаа ямар сайтай тавьж Баяртай. Багшаа баяртай. Энэт баяртай. Багшаа дугаараа өгчөөч. Багшаа Баяртай багшаа. багшаа баяртай багшаа. Аху та. Багшаа баяртай дугаараа өгчөөч. Энэ хардаа. Асаа намайг харсан уу? Ямар гоё зурсан бэ хүүхдүүд. Өстой гоё зурсан байна. Өстой гоё зурсан байна. Үеэр томцон гараад. За гоё зурсан байна. Гоё зурсан байна. Гэрэл өстой гоё зурсан байна. Биш. Энэрлэн гоё зурсан байна. Оюунаа гоё зурсан байна. Хүүхдүүд ямар гоё зурсан юм бэ? Оюунаа гоё зуржээ. Хот гэрэл, аялгау, сүндэр, даваасар даруусар урт насан гоё зурсан байх шүү. Жаргалмаа гэрэлмаа ямар гоё зурсан юм бэ? Сүндрээ гоё зуржээ. Уран төгс гоё зуржээ. Эдгээр болгон дуусгаагүй. Тэгтээ гоё зурж байна. Оюунаад өстой өөрхөн зурсан байх шүү. Хүүхдүүд ямар хөөрхөн юм бэ те? Багшийн нэг юу жишээл юу яаж чадах вэ? Жаахан хүлээж аваа. Би багшийн дугаарыг нь олоод өгье за. За. 99-17-тай дугаар байгаа. 17 Багшаа. Оо. Бат болгон гой зурсан байна. Багшаа би болчлоо. За сайн байна харъя. Гой болсон байх шүү бат болгон гой зуржээ. Багшаа. За дорнод уран биерийн гар утасны дугаарыг багшийнхаа гар утасны дугаарыг тэмдэглээд аваарэ. За 99-17. Багшаа. Багшаа 99-17. За одоо би нөгөө дугаарыг нь Багшаа минийх хардаа. За одоо жоох хүлээж агаарай. Холбоо багшаасаа дугаарыг асууж. Тий. Багшаа. Багшаа. Таны